Оройн төргийн үзэгчдээ Mongolia Music Production-аас бэлтгэгдэх Монгол залуу хүмүүст зориулсан би залуус нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлэгтэйгээ хамт байж залуусын ертөнцөөр хамтдаа аялцгаая. Боловсролын бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хянах үйл явцыг ардчлахыг бид хүсэж байна. Үр ашигтай, ил тод, хариуцсан тайлгнадаг боловсролын засаглалыг бид хүсэж байна. Боловсролын гол оролцоо талуудын дуу хоолойг шийдвэр гаргах төвшөнд сонсдог байхыг бид хүсэж байна. Боловсролын салбарт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн үндэсний эзэмшлийг хангахыг бид хүсэж байна. Боловсролын салбарын иргэний нийгмийн байгууллагууд дотоод ардчлалаа хөгжүүлж, ёс зүйтэй ажиллахыг бид хүсэж байна. Татвар төлөгчдийн мөнгө болох боловсролын төсвийн төлөвлөлт, зарцуулалт ил тод нээлттэй байхыг бид хүсэж байна. Білім саласы қандай орнақты болуы, білім саласын қандай саясатпен өркендетуді халық біз анықтауды күтудеміз. Боловсрол нь бидний хамтын амьдралын мөн чанарыг бид хүмүүнлэг, ардчилсан нийгэмд амьдрах хэсгийг тодорхойлох хүчин зүйл, нийгмийн баялаг бид бүгдийн нийт юмч. Нэвтрүүлгийнхээ эхэнд мэдээллийн болонгаа үзэгч та бүхэнд өргөж байна. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-ны тохиолдуулан залуу эмэгтэйчүүдийн дуу хоолой форумыг жил бүр зохион байгуулж иржээ. Энэ жилийн 4 дахь удаагийн форумын талаарх мэдээллийг үзэгчтэй одоо танилцуулъя. Бидний ирээдүй ямар байх, бид өнөөдөр хэр идэвхтэй, санаачлагтай оролцоотой байхаас шууд хамаарна гэдэг итгэл үнэмшилтэйгээр залуу эмэгтэйчүүд 2010 оноос эхлэн эмэгтэйчүүдийн эрхийн олон улсын өдөр буюу Мартын 8-ыг тохиолдуулан залуу эмэгтэйчүүдийн дуу хоолой форумыг жил бүр зохион байгуулж иржээ. Форум нь охид залуу эмэгтэйчүүд тулгамдж буй асуудлаа илэн далангүй хуваалцаж, эрхийнхээ тухай мэдлэгтэй болж, харилцан суралцаж, хамтдаа хөгжиж илүү далангүй чөлөөт орчин бүрдүүлдэг юм. Энэ орон зайд зам ёсны эрх чөлөөгөө илгэхэд саад болж буй нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын хүчин зүйлс дүн шинжилгээ хийж, суурь шалтгаан руу хандсан, хүний эрхэт суурилсан бүтээлч шийдлүүдийг эрэлхийлж, тэгш эрх, тэгш боломж, нэр төртэй амьдралынхаа төлөө зоригтой тэмцэх мэдлэг, хүсэл эрмэлзэл чадах, эв нэгдэлтэй болохыг зорддог юм байна. Анхны форумыг 2010 онд охид залуу эмэгтэйчүүд залуусын 4 байгууллага бүлэг хамтран зохион байгуулж 60 залуу эмэгтэй оролцсон бол энэ арга хэмжээ жилээс жилд өргөжин тэлж 2010 оны форумыг олон талын төлөөлөл хангасан 9 байгууллага бүлэг хамтран зохион байгуулж 100 гаруй залуу эмэгтэйчүүд оролцсон юм. Форумын сэдэв агуулга дүн шинжилгээч жилээс жилд өргөжин гүнзгийрч зохион байгуулагч болон оролцогчдын эмэгтэйчүүдийн хүний эрх, гендрийн тэгш эрх, ардчлалын тухай мэдлэг ойлголт, дүн шинжилгээний болон оролцооны чадвар, өөртөө итгэх итгэл, хамтын ажиллагаа бэхжин хөгжиж ирсэн. Тэгээд энэ сэдвийг сонгож авсан шалтгаан гэх юм бол энэ форум энэ жил 4 дахь удаагаа болж байгааг шийдсэн. Тэгээд өмнөх форумудаар бид нэр ярилцах сэдвүүдээ тэгээд бас дараагийн форумор юу ярилцах вэ гэдгээ дандаа ярилцаж дүгнэж явдаг. Тэгээд бүх өмнөх 3 форум дээр дурддагжсэн. Тэгээд октод маань энэ талаар ярилцах хүсэлтэй байгаа. Дүн шинжилгээ хийж бодлогод нөлөөлөх зайлшгүй шаардлагатай байгаа талаар дурддагжсэн учраас энэ сэдвийг бид нэр энэ жил сонгож авсан. Яагаад энэ сэдвийг сонгож авсан бэ гэхээр бэлгийн болон нөхөн үрж хүээр хэрүүл мэнд гэдэг маань үнэхээр залуу эмэгтэйчүүд бидний өмнө тулгамдаад байгаа асуудал байгаа юм. Яагаад гэвэл бид нар алхам тутамдаа, гудамжинд, гэртээ, ажлын байранда ер нь хаа явсан газараа залуу эмэгтэйчүүд бид нар залуу гэдгээсээ бас эмэгтэй гэдгээсээ шалтгаалаад ер нь баян бэлгийн дарамтанд, сэтгэл санааны дарамтанд гэж өртөж явдаг. Гэхдээ энэ нь ямар ч хэлбэрээр байж болно. Гэхдээ хамгийн гол нь
биднэрт энэ тулгамдж байгаа асуудал маань бидний хүний эрхийг зөрчөөд байгаа юм шүү. Тэгээд бид нар хүн болж төрснийхөө хувьд бүгдээрээ тэгш эрэхтэй. Тэгээ ямарваа гадны халлага дарамтаас ангид байх ёстой. Тэгээд өнөөдрийн манай нийгэм тийм байж чадахгүй байгаа. Тэгээд тийм болохоор энэ сэдвийг ярих зайлшгүй шаардлагатай байгаа юм. Тэгээд форум маань ямар ач холбогдолтой юм бэ гэвэл залуу эмэгтэйчүүд бид нар өөрсдөө тулгамдж байгаа асуудлаа хамтарч нэгдэж яриад тэгээд өөрсдийнхөө эрхийн талаар ойлголттой болоод тэгээд энийхээ төлөө хамтран тэмцдэг. За тэгээд тэндээ өөрсдөө хоорондоо ярилцдаг, бие бинийгээ ойлгодог ийм сайхан эрэг ийм орчин байх зорилготой юм байгаа юм манай форум. Энэ жилийн форумын маань нэг онцлог гэх юм бол тэрэгцтэй болон хөгжлийн бэрхшээлтэй залуу эмэгтэйчүүд форумд маань нэгдэж өөрсдөө тулгамдлаг асуудлаа ярина. Мөн өсвөр насндаа ээж болсон залуу ээжүүд мөн энэ жил форумд оролцож зохион байгуулж байгаагаа онцлог байгаа. Форумыг Монфемнет үндэсний сүлжээ болон зорилго нэгт үндэсний болон олон улсын бусад байгууллагын дэмжлэгтэйгээр Монфемнет үндэсний сүлжээнээс зохион байгуулдаг эмэгтэйчүүдийн нүдээр чуулганы өмнө зохион байгуулдаг бөгөөд форумоос гарсан үр дүнг уг чуулганаар сонирхолтой бүтээлч хэлбэрээр танилцуулдаг боломжтой. Энэ нь залуу эмэгтэйчүүдийн үзэл бодол, санаачлагыг нийгэмд хүргэх түгээх ач холбогдолтой юм а. Энэ жилийн форумын хамтран зохион байгуулж буй байгууллагуудыг танилцуулъя. Өөрчлөлийн төлөөх залуу эмэгтэйчүүд төрөмс байгууллага Democracy залуусын төв. Охид залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах гүнж төв. Гүнж төвийн дэрэгдэх гүнжээгийн клуб. Гүнж төвийн дэрэгдэх залуу ээжүүдийн клуб. Тэрэгцэртэй иргэдийн үндэсний холбооны залуу эмэгтэйчүүд, Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн эрдэм шинжилгээний Интимима клуб, залуучуудын үе тэнгийн боловсролын үндэсний сүлжээ YPR, LGBT төв. Монфемнет үндэсний сүлжээ. Нэгдсэн үндэсний байгууллагын залуучдын зөвлөх хороо. Залуу эмэгтэйчүүдийн дуу хоолой форумд оролцох хүсэлтэй залуу эмэгтэй та дараах хаягаар орж холбоо бариарай. Холбоо барих утас 8803 34 63 99 98 32. Vox Pops болоо эхэлж байна. Бид энэ удаад боловсролын асуудлыг хүндсэн юм. Ихтэй сургуулийн сургалтын төлбөрийн хэмжээ, боловсролын чанарын хооронд уялдаа холбоо хэрхэн хангагдаж байна. Бид хүссэн боловсролоо эзэмшиж, ээлтэй арчилсан хүмүүлэг орчинд бэлтгэгдэж чадаж байна уу? Think before you spit. Use a tissue to blow your nose. Loogies are for losers. Миний бодлоор бол арай л тэр хэмжээнд хүрч чадахгүй байгаа л гэж боддог шүү дээ. Тэгээд тэгшнээ сургалтын уг нь бол сургалтын төлбөр өндөр авцсмаа нөгөө хичээллэх бааз материалтэй тэр бүх зүйл нь нөгөө сайн баг. Гэтэ яг Монгол одоо нэг харьцангуй 90 он ч юм уу 2000 оны утна арай гайгүй болж байгаа бол гэж бодож шүү дээ. Яваа онд гайгүй болох байхаа. Одоо ч нөгөө сургалтын төлбөр манайх ч бас харьцангуй гадаад орны утна бага байгаа шүү дээ. Тэгээ өндөр авцсан одоо нөгөө хүн болгон одоо нөгөө дийлэхгүй ч юм уу. Тэгээ баг байхаар хүн болгон нөө сургалтын их сургууль руу ороод тэгээд нөө тэндээ олигтой сурсан ч юм байхгүй мөнгөний үн цэн гэдэг юм бас заримдаа мэдрэхгүй байгаа юм л гэж боддог шүү дээ. Тэгээд сургалтын төлбөр өндөр авсан би чинь агүй их мөнгөөр их сурж байгаа шүү. Чанартай сурна гэж одоо тухайн хүн болгон доороо одоо ойлгох юм болов гэж боддتي. Манай хуулийн сургууль чинь яг багш нарын талаар мэржлийн хүмүүс үүсдэг. Өөрөөсөө багш нараас гадна яг тэр чиглэлээр ажилладаг хүмүүс сайн агүй сайн боловсрсан хүмүүс үүсдэг байхгүй. Тэг миний бодлоор сургуулийн чанар муу л гэж хэлэхгүй. Одоо байгаа нөхцөлтэй тааруулсан бол яг ажиллаж чаддаг. Тэгээ сургуулийн орчноос нь жил болгоно сайжруулж байгаа. Энэ жилийн үед манай сургууль баг амар муу 3 танхимаа хүртэл шинжилсэн. Лестэй хүртэл шинжилсэн. Тэгээ төлбөрөөс яг боломжийн гайгүй байдаг. Бусад сургуулийн төлбөр хүүхдүүд бол хамаагүй дээр юм санагддаг шүү дээ. Тийм сургуулийн чанарын хувьд бол нэг үйлдэх юм байхгүй. Сургуулийн чанарын хувьд миний бодлоор айгүй сайн л гэж боддог. Сургуулийн чанарын хувьд яг сургууль болгон өөр эдэн шүү дээ, тий. Тэгээд сургуулийн төлбөрийн хувьд бас одоо нийгэмдээ зохицуулаад ч гэх юм уу одоо Монгол улсын хувьд чинь нэг их тийм баянсаа таах хүмүүс байхгүй. Тийм учраас жоохон үнэтэй талтай ээж магадгүй. Тэгээд сургалтын чанарын хувьд би одоо гитэмс сурч байгаа. Гитэмсийн хувьд бол
гайгүй сайн л гэж бодлоо доо. Гадаадын хувьд зарим сургуулиуд нүнтэй иж магадгүй. Гэхдээ ерөнхийдөө одоо би болохоор герман сургуулиуд их сонирхдаг. Герман болохоор одоо юу гэмдэ иргэдтэйгээд зөв одоо чанарын дагуу гэх юм уу одоо жишээлбэл Германы хувьд чинь их сургуулиуд нь зарим нь үнэгүй байдаг шүү дээ тий. Тийм болохоор тэр тал дээр иргэдээ бас бодож өгд юм болов гэж боддөө шүү дээ. Тэгээ боловсролын төвшин бол хурж чадж байгаа гэж бодож байна. Энэ жилээс бол боловсрол дээр их анхаарал тавьж байгаа шүү дээ. Тэгээд сургалтын төлбөр хит өндөр байгаа гэж байна. Боловсролын төвшингээс бол боловсролоо бүрэн гүйцэд олгож өгч чадж байгаа. Тэгэл хүүхд тэр боловсролоо эзэмшиж чадж байгаа л гол шалтгаан. Зарим сургуулиуд нь бол айхтар сайн нийцээд идэв юм шиг санагддгийг. Тэгээ хувийн сургуулиуд нь гайгүй өндөр төлбөртэй ч гэсэн сайн сургалттай юм шиг байлаа шүү дээ. Би ч өөрөө улсын сургууль төгссөн л дөө. Тэгээ төлбөр аажмаашмар нэмэгдээл үлээ. Өнгөрсөн жил төгссөн. Тэгээ яг одоо хэд байгаагийг сайн мэдэхгүй л байна. Гэхдээ төгссөн сургуультаа их сэтгэл ханамжтай л үүдэн шүү дээ. Зөвхөн сургуулаасаа бас юм үлээгээд байх бас хэцүү юм шиг байлээ. Тэгээд оюутнууд өөрсдөө бас гой юмсдгээд хөгжих боломжоо бий болгох юм бэл. Тэгээд үнэхээр боломж муутай одоо ингээд сургалтын төлбөр төлж чадахгүй хүмүүс дээр бол тэгээд тусгаалan анхаарах тийм юм баримтлах хэрэгтэй байна. Гэхдээ сүүлийн үед нэлээд их тэтгэлэг хөтөлбөрүүд маш одоо бий болдог гэсэн мэлээ. Тэгээд би ч бас нэг тэтгэлэг хөтөлбөр тэнцэж ийсэн. Бас айгүй хүнд хэцүү үеэс тулгарч л ийсэн. Тэгээд тэр тэтгэлгүүд л бас их хэрэг болдсон шүү дээ бас. Тийм. Төлбөр бол гайгүй гэж боддоо ш боломжийн. Тэгээд нөгөө сургуулийн чанар гэдэг нь болохоор зэрэг нөгөө одоо багш нарын цалинтай холбоотой болов гээд тэгээд сургуулийн болохоор төсөвчөө өөр төсвөр санхүүж штэ сургуульчаа. Тэгээд тэрний 95% нь болохоор зэрэг сургалтын төлбөрөөс санхүүждэг юм лээ. Тэрийг болохоор зэрэг нөгөө арай багасгаад улсаас хөрөнгө оруулалт их сургуулиудаа хийх юм бол боломжийн болно л гэж боддоо ш. Чанар бол гайгүй л ч бодсон. Өөрөө муусын оюутан. Тэгээ маа сургууль угаасаа амар нийл гэж боддог. Тэгээд төлбөр бол гайгүй. Тийм сая 700 кредитээр болохоор. Төсвөөс нэг санхүүжилт бага ирдэг юм шиг санагдсан. Тэгээд төсвөөсөө сайн сургуулиудад дэмжиж өгөх юм бол одоо зөвхөн төлбөрөөр л ер нь санхүүжт юм байлээ шүү дээ. Ер нь бол тэгвэл ер нь гайгүй бол. Ер нь бол Японтой харьцуулцаа судалгаа хийсэн л дээ ер нь. Тэгээд харьцуулах юм бол ямар ч төлбөр нь бол одоо бага боловч нөгөө нэг яг одоо хүмүүсийн амьдралын түвшин нь өөрөө бас байгаа байхгүй юу. Тийм учраас бас тийм яг Монгол улсад таарсан юм болов уу гэж боддоо шүү дээ. Гэтэ бас нөгөө нэг бачид хүмүүс бол нэг бага төлбөртэй сургууль гэж боддог маш нэг 2-3 сая төлбөртэй чинь нэг хичээлээ яг өөрөө мөнгө төлсөн мөртлөө хичээл мэт суудгүй тэр чинь болохоор айгу буруу байгаа байхгүй мөнгө өгсөн мөртлөө суухгүй байна гэдэг чинь өөрөө ингээд бас хайн ханаад байгаа байхгүй хэрвээ бүр төлбөр нь өндөрөөс мал тэр чинь сууж таарч тий тэр талаараа бас тийм байж магадгүй тэгээ ихтэй амьдралын төвшнгөөс л шалтгаална гэж боддоо шүү дээ. Чанарын хувьд гэх юм бол яг хөө зарим сургууль нь жоохон тиймэрхүү байгаа шүү дээ. Яг сэтгэл төрөхгүй багш нар нь одоо тийм сайн биш юм уу. Гэхдээ яг ингээ залуучууд нь өөрсдөө идэх санаачлалтаа сураад явах юм бол одоо болохгүй юм байхгүй л шүү дээ. Чадaltaй залуучууд байна. Болох л байх л гэж бодсон шүү. Залуусын өөрсдийн бэлтгэн өргөдөг демокраси болон маань эхлэхэд бэлэн боллоо. Залуучууд маань өнөөдөр бидэнд зориулан эм үсэг буюу мувментийн талаар танилцуулахаар бэлтгэсэн байна. Ингээд хамтдаа залуусын хөдөлгөөний талаар хүлээн авч үзцгээе. Сайн байцгаана уу залуусаа. Та бүхэндээ энэ удаагийн бит залуус нэвтрүүлгээр уулзаж байгаадаа баяртай байна. Демокраси залуусын төвөөс та бүхэнд хүний эрх хэрэгжүүлэлт арчлын үнэт зүйлсийн тухай мэдээллүүдийг цуурлаар хүргэж байгаа билээ. Бид өмнөх дугааруудаар демокраси буюу ардчлал гэж юу вэ? Empowerment буюу залуусыг эрх мэдэлжүүлэх нь ямар ач холбогдолтой талаарх мэдээллүүдийг бэлтгэн хүргэсэн. Энэ удаагийн дугаараар movement буюу хөдөлгөөн гэсэн сэдвээр ярилцах болно. Бидний хувьд нийгмийн өөрчлөлт, хүний эрх чөлөөний төлөөх залуусын идэвхтэй үйл ажиллагааг өрнүүлэхийг эрмэлзэж байгаа билээ. Өөрөөр хэлбэл ардчилсан нийгэм, ардчилсан соёлыг бүтээхийн төлөө хүчирхийллийн бус аргаар тэмцдэг залуусын хөдөлгөөн өрнүүлэх энэ талаарх мэдлэгээ дэвшлүүлэх нь ач холбогдолтой юм а. Хөдөлгөөн гэдгийг товчоор тодорхойлбол өргөн олны дэмжлэг, оролцоог бий болгож чаддаг. Нийгмийг өөрчлөх, нийтлэг, тодорхой томьёологдсон зорилгод хүрэхэд чиглэсэн хамтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Тухайн чиглэлд харьцангуй удаан хугацааны турш үйл ажиллагаа явуулдаг албан болон албан бус бүлгүүдийн нийлбэр гэж тодорхойлж болох юм.
Хөдөлгөөний ач холбогдол нь тухайн нийгэм тулгамдаад буй тодорхой асуудлуудыг шийдвэрлэхийг зорих төдийгүй нийгмийг үнсээр нь өөрчлөхөд чиглэдэг. Тухайлбал нийгмийн зохион байгуулалтын үндэс болсон тэгш бус, шударга бус эрх мэдлийн харилцааныг хувьсган өөрчлөхөд оршдог байна. Түүнчлэн олон нийтийн өргөн оролцоонд хөдөлгөөний чухал хэсэг бөгөөд хэсэг байгууллагыг хөдөлгөөнөөс ялгаж байдаг чухал шинж юм байна. Хүн төрөлхтний түүхэнд хүний эрх хэрэгжүүлээ арчлын төлөөх мянган хөдөлгөөн өрнөсөн байдаг билээ. Жишээлбэл өнгөрсөн 100 өрнөсөн сонгогдох эрхийнхээ төлөө тэмцсэн эмэгтэйчүүдийн хөдөлгөөн, улс орныхоо тусгаар тогтнолын төлөө инх тайвны аргаар тэмцэж байсан Гандигийн хөдөлгөөн, нийгмийн шударга бус байдал, арсны өнгөөр ялгуурлан гадуурхын эсрэг тэмцсэн Нельсон Мандела, Мартин Лютер Кинг зэрэг тэмцэгчдийн жишээг дурдж болно. Мөн Монгол улсад 1990-ад оны ихэр ардчилсан хөдөлгөөнийг залуучууд санаачилж амжилттай өрнүүлж байсан билээ. Эдгээрээс гадна бид бяцхан Америк охин хэрхэн өөрийн болон бусад хүүхдийн сурах эрхийн төлөө арсны үзлээр ялгуурлан гадуурхын эсрэг тэмцэж чадсныг, бие даан амьдрахын төлөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн төлөө хөдөлгөөнүүдийн жишээ болон хүний эрх чөлөө, гендерийн тэгш эрх болон ардчлалын үнэт зүйлсийн төлөөх залуусын хөдөлгөөн өрнүүлэхээр эрмэлзэж буй эрхийнхээ төлөө гараа өргөцгөө залуусын айны хийсэн үйл ажиллагаануудыг та бүхэнд танилцуулж байна. Иргэний эрхийн төлөөх бяцхан тэмцэгч 1960 оны 11 сарын 14. Гэрээсээ гарч яваа 6 настай Руби Бриж цохныг маш олон камерт дагаж байлаа. Тэрээр Америк нэгдсэн улсын Луизиана мужийн Шинэ Орлеан хотын Вильям Францын нэрмжит дунд сургуульд явхаар болсон юм. Тэрхүү Африк Америк гаралтай охин руу гудамд зогссон олон хүмүүс уурлаж, занаж зөхөж элдв хараалын үгс бичсэн самбарыг харуулж байв. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дуайт Эйзенхауерын тушаалын дагуу зэвсгэлсэн хууль сахиулах байгууллагын ажилтнууд охиныг хамгаалж гудмаар инжээ. Руби бол цагаан болон хар арьстай хүүхдүүд тусгай сургуульд явах ёстой гэсэн Луизиана мужийн хуулийг өөрчлөхийн тулд анх удаа цагаан хүүхдүүдийн гэж онцолдог байсан сургууль руу явж байгаа 4 охины нэг ажээ. Дээрх хуулийг шудраг бус гэж үзсэн ч хүмүүс тэр доор нь өөрчилж чадаагүй юм. Руби арьсны өнгө ялгалгүй хүүхдүүд сургуульд хамт суралцах эрхтэй гэдгийг өөрийн биеэр харуулах сонголтыг хийжээ. Эхний жил түүний ангид ганцхан хүүхэд байсан нь тэр өөрөө байлаа. Хэдэн сарын турш ганцаараа ангидаа сурчээ. Цагаан арьсд эцэг эхчүүд өөрийн хүүхдийг Руби шиг хар арьсд хүүхэд сурдаг сургуульд сурах хүсэлгүй байсантай шууд холбоотой. Түүнтэй хинч тоглохгүй, хинч хамт хичээл хийхгүй, хоол идэхгүй байсан ч тэрээр нүүрэндээ Мишель тодрууланхан сургуульдаа явсаар байсан юм. Түүний аав нь сантехникч, ээж нь цэвэрлэгч байжээ. Хэдийгээр хоёулаа ажил хийдэгч гэлээ Руби заримдаа өлөн унтахад хүрдэг байж. Гэхдээ түүний аав ээж нь охиноо сургуулиас гаргахын оронд өөрийн биеэр үлгэрлэх бяцхан охиноо аль болох дэмжиж тусалдаг байв. Хэдэн сарын дараа 2 хүүхэд шинээр ирж удалгүй нэг нэгээр нэмэгдэн ирэх болжээ. Эцэг эхчүүд өөрийн хүүхдээ хар арьсд хүүхдтэй сургамааргүй байсан ч өөрийн хүүхэд нь сургуулиас завсардахыг хүлээн зөвшөөрөөгүй байна. Өглөө бүр түүнийг айлах гэсэн олон хүмүүсээс үл имэж сургуульдаа явсан Руби жилийн дараа бага анги төгсөж дэвшин суралцжээ. Түүнийг ээж нь хожин дурсан ярихдаа Руби бидэнд их зүйлийг зааж өгсөн. Тэр энэ ордныг өөрчлөхөд тусалж чадсан шүү. Тэр түүхэнд гардаг генерал ерөнхийлөгчийн адил өөрөө түүхийн нэг хэсэг болсон. Охин минь тэдний нэгэн адил манлайлагч байсан юм. Биднийг өөрийгөө танин мэдэх үдсэн ятгаас ангид байх боломжийг олгосон гэжээ. Өнөөдөр Руби сургуулиудаар явж өөртөө тохиолдсон түүхээ ярин арьсны өнгөөр ялахгүйгээр хүн бүрийг нэгэн адил үзхийг онцолдог болжээ. Түүний нэрээр байгуулсан Руби Бриж сан нь хүүхдүүдэд боловсролын талаар болон арьс үндсээр ялгарлан гадуурх ямар хотойг ухуулан таниулдаг байна. Хүний эрх чөлөө, ардчлал, нийгмийн шударга ёс, гендерийн тэгш эрхийг эрхэмлэх соёлыг залуусын дунд түгээн төлөвшүүлэх зорилготой эрхийгээ төлөө гараа өцгөө залуусын аяныг 2008 оны 9 сард залуусын хөгжцгөөй клуб, Mon Feminist, Amnesty International хамтран санаачд эхлүүлсэн. Энэхүү аян маань хүний эрх чөлөөний мэдрэмжтэй, өөртөө итгэлтэй, өөрийн болон бусдын эрхийг хамгаалах чадвартай залуусын хүрээг тэлж, үйл ажиллагааг нь өргөжүүлэх зорилготойгоор өрнөж байсан байна. Бидний бүх үйл ажиллагаа тэгш эрх, харилцан хүндэтгэл, нээлттэй, хүлээцтэй байдал, хамтын шийдвэр, хамтын хариуцлага хүлээх зарчимд тулгуурлан явагддаг. Бид амьдрахын төлөө хөдөлгөөнийг анх Эд Робертс 1981 онд олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдрөөр Япон улсад таниулсан юм. Түүний үзэл санааг дэмжих хөгжлийн бэрхшээлтэй Jude Human зэрэг хүмүүс бидээ амьдрах тухай үзэл хандлагыг түгээхийн төлөө Япон улс даяар тойрон аялсан. Бидээ амьдрах төвүүд нээгдээгүй байсан тухайн үед очин газар бүртээ уран зөгийн галыг асааж явсан юм а. Бидаасан амьдралын үзэл санаатай ижил зориг хандлагатай цэнхэр хөрс хэмээх хөдөлгөөн 1960-аад оноос хөгжлийн бэрхшээл бол хүний дүр төрхүүдийн нэг юм гэсэн уриатайгаар ялгуурлан гадуурхалтын эсрэг тэмцэж байсан.
Канадын иргэн Хенри Н 1980 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нөхөн сэргээх, эдгээр хүмүүсийг үргэлж хамгаалалт хяналтанд байлгах ёстой гэсэн ойлголтын эсрэг хандлагатай бүлгүүдийг нэгтгэж хэлсэн нь мөн дэлхийн дахны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бие даасан байдлын төлөө хөдөлгөөн өвсгөхөд нөлөөсөн юм. Бид амьдрах төвд үндэсний хэмжээнд 1989 оноос үүсгэн байгуулагдаж эхэлсэн бөгөөд төрөл бүрийн хөгжлийн бэрхшээлтэй бүх насны иргэд хамрагддаг. Хөгжлийн бэрхшээлтэй ажилчид өөрсдөө асран хамгаалуулах биш, асрагч болж байсан нь нийгэм төсвөр хандлагыг авчирсан юм. Бид амьдрах төвд нийгэм болон шийдвэр гаргагчдын зүгээс эерэг хандлагыг бүрдүүлэхийн тулд 9 жил шаардсан юм а. Бие даасан амьдралын ойлголт нь уламжлал нийгмийн хандлагаас тис өөр ойлголт үлээ. Хамгийн гоёмсог үнэртнүүдийн сувдан шигтгээг агуулсан шинэ люкс савн. Усанд орсны дараа таата үнэр нь удтал анхилна. Хамгийн тааламжит үнэрийг агуулсан шинэ люкс. Бид амьдралдаа өдөр тутам жирийн ус хэргэлдэг. Харин хүний бие организм гадаад орчны таагүй нөлөөнөөс хүчлэг тал руугаа хэвэж байдаг. Энэхүү хүчлэг орчин нь эрүүл эдийн нөхөн төлжилтийг бууруулж бие организмыг өвчлөх үндэс болдог байна. Очир эрдний усан шүлтлэг байгааг та бүхэн харж байна. Энд зөв бүтэцтэй амьд шүлтлэг усыг хэрэглэх нь таны эрүүл оршихын үндэс болно. Олон улсад бүлээн зөвшөөрөгдсөн очир эрдний амьд ус. Онгоцны үйлчлэгчийн хувьд би уртсгсан цагаар ажилдаг. Гэж би дэлхийг тойрон үзэх хувьтай хүн. Өдөржин зорчигчдод үйлчилдэг тул арьсаа өдрийн турш арчлах шаардлагатай. Шинэ яслын чийгшүүлэгч Obvious-ийн дагуулсан арьсны давхрах бүрийг чийгшүүлнэ. Онгоц хөөрөхөд ямар байсан яг л тийм болбраа байдал. Гүн чийгшүүлэгч шинэ яслын 24 цагийн турш чийгшүүлэгч болбраа торгомсог арьс. Байнгын инхрээлэл. Цөөн хүмүүс үүнийг мэддэг. Гэвч лифтэн цай оюун ухааныг сэргээх онгон байгалийн их үүсвэр юм. Зарим нэг хүн үүнийг шудраг бус давуу тал гэж үздэг. Лифтэн цай тархийг амрааж сэтгэлийг сэргээнэ. All Masters Fitness Club тань хүрж байна. Өндөр зэрэглэлийн тоног төхөөрөмж төглөг орчинд мэрэгжлийн чадвартай багш нарын удирдлагын дор таны сонирхсан чиглэлийн дагуу дасгал сургалтыг хийлгэж таныг төгс бие бэлдэртэй болоход тусална. All Masters Fitness Club. Тэр энэ байна. Энэ миний хүү. Тэр хааны дүрд үнэхээр гарамга тоглож байгаа биз? Гэхдээ илүү гарамга нь миний хонгорхон сахиусан тэнгэрэл байна да. Харин чиний хүүхэд юу болсон юм бэ? Тэр чулуу болсон. Шинэ виза Pisces. Гайхамшигтай цав цагаан тунгалаг талцыг хувцсан чингэн өгч гялалдсан цагаан болгоно. Ичээ би яг ийм болмоор байна. Яагаад миний охин? Яг ийм өтгөн, гялалдсан өнгөлөг үстэй болмоор байна. Үнэхээр тэгмээр байна уу? За тэгвэл чиний хүслийг жинхэнэ утгаараа нь хэрэгжүүлье. Өдөр тутмын шинэ Vaseline шампуныг хэрэгэл. Үсийг угаах бүрт сүн ураг тэжээлийг олгоно. Үсний гадаргууг улам хүчрэхэг, улам өтгөн, улам өнгөлөг болгоно. Жинхэнэ өтгөн гялалдсан сайхан үс. Үнэхээр өтгөн гялалдсан сайхан үс. Шинэ Vaseline шампунь үсийг хүчрэхэг, өтгөн, өнгөлөг болгоно. Дуучин Мишелийн би хിവэрэ цомог худалдаанд гарлаа. Онцлог залуу булангийн маань өнөөдрийн дугаар ихэд бэлэн боллоо. Үзэгчтэй зочноо танилцуулъя. Өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Танилцж бас өдрийн мэнд. Буян жаргал овогтой Мигмар Дорж. Нас 20. Монгол улсын шинжлэх ухаан технологийн их сургуулийн уул уурхай ангид суралцдаг.
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн оюутны холбооны тэргүүн, шинжлэх ухаан технологийн их сургуулийн оюутны холбооны удирдах зөвлөлийн дарга, Монголын оюутны холбооны удирдах зөвлөлийн гишүүн, шинжлэх ухааны технологийн их сургуулийн удирдах зөвлөлийн гишүүн, ректорын зөвлөлийн гишүүн, харааны бэрхшээлтэй эрэгтэйчүүдэд чиглэсэн Хөх Монголын ханху төрөмс байгууллагын удирдах зөвлөлийн гишүүнээр тус ажилладаг. Чөлөө цагаараа бүжиглэх, ном унших, тэмдэглэл хөтлөх, шүлэг бичих, спортоор хичээллэх, лекц сонсох, бусадтай үзэл бодлоо хуваалцах дуртай. Мегмар дорд 10 жил дараалан үнэлгээтэй суралцсан Монголын хүүхдийн ордны эрдэм хүрэл медаль, сумын шилдэг сурагч, аймгийн сэтгэх чадварын аварга, аймгийн шилдэг төгсөгч, Монголын хүүхдийн ардын урлагийн төвийн шилдэг сурагч алтан медаль, уулзуур бүсийн хими олимпиадын аварга, шинжлэх ухааны технологийн их сургуулийн ууд уурхай их сургуулийн урлаг наадмын гоцлог бүжиг төрөлд 3 дугаар байр хүрэл медаль, Төв аймгийн ардын урлагийн их наадамд гоцлол бүжиг төрөлд 2 дугаар байр, Төв аймгийн нийгмийн салбарын шилдэг оюутан, нийгмийн ардчлал Монголын оюутны холбооны эрдмийн од алтан медаль, шинжлэх ухааны технологийн их сургуулийн ууд уурхай сургуулийн ил уурхай процесс хичээлийн олимпиадад 3 дугаар байрыг тус эзэлж байжээ. Мегмар доржийн хамгийн их бахархмаар зүйлүүд бол түүний авсан тэтгэлэг хөтөлбөрүүд билээ. Хаан банкны Хаан банк сангийн нэрэмжит тэтгэлэг, Монголын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, газрын тосны газрын нэрэмжит тэтгэлэг, Хаан банкны Хаан банк сангийн нэрэмжит тэтгэлгүүдийг дараалан 3 жил Energy Resource хязгаарлагдмал хамтад компани ирээдүйн сайн сайхны төлөө тэтгэлэгт хөтөлбөр, оюу толгой, оюунлаг хүмүүн нийгмийн баялаг тэтгэлэгт хөтөлбөрүүдийг тус авч байжээ. Телевиз үзээс сууж байгаа залуучуудаа өөрийнхөө талаар танилцуулаач. Хаан сурдаг вэ? Юу хийх дуртай вэ? Энэ талаараа. Намайг Буян жаргалаа өгтэй Мегмар дорж гэдэг. Төв аймгийн Цээл сумаас шинжлэх ухааны технологийн их сургуульд уулуурхай ашиглалтын технологи мэргэжлэр 2010 онд элсэн суралцж байгаа. Шүтээс дэлсэн орсон цагаас бол оюутны холбоонд орж ажилласан. 2012 оны 10 сард оюутны холбооны тэргүүний чуулганд нэр дэвшиж сонгогдсон. Одоо өнөөдрийг хүртэл шүтээс оюутны холбооны тэргүүнээр ажиллаж байна. Уул уурхай мэргэжлийг бол залуучууд аягүй сонгох болсон тий. Тэгээд өөрөө уул уурхай мэргэжлэр сурдаг. Яагаад энэ мэргэжлийг сонгох болсон бэ? Энэ талаараа. Мөн энэ мэргэжлийг сонгоход нэгт нөлөөлсөн зүйл ихэнх хүмүүс тохиолддог зүйл бол гэр бүлийн нөлөөлөл байсан. Хоёрдугаарт бас ер нь би бол өөрөө инженер болох хүсэлтэй ч юм уу те. Инженер хүн гэдэг үнэхээр агуу. Одоо бурхан хүний бүтээсэн харин инженерүүд бусдын бүтээн гэдэг шүү дээ те. Тэр ч утгаараа илүү сонирхолтой санагдсан. Гурав дахь юм бол уул уурхай одоо ашигт малтмал бол байгаа. Харин тэрийг олборлох нь ойлгомжтой зүйл. Харин хэрхэн эерэг талдаа одоо нөгөө доктортой хөгжил гэж ярьдэн шүү дээ тийм ээ. Хүрээлэн байгаа орчин, эдийн засаг, байгаль аль алинд нь эерэг байх зүйлийг л доктортой хөгжил гэдэг. Тэгэхээр энэ доктортой хөгжлийг хангах одоо нөхцөл орчин боломжийг бүрдүүлэх бас нэгэн зорилт тавиад ерөнхийдөө бол уулуурхай мэргэжлийг сонгон бас хичээн суралцж байгаа юм л да. Хов хүний хувьд яг оюу толгойн талаар ямар бодолтой явдаг вэ? Ер нь бол манай улсын хувьд бол оюу толгойг энэ жил бол одоо түрүүжлээс эхлээд ингээд хамгийн өндөр баялагтай, хамгийн яригддаг зүйл болсон. Яг энэ тал дээр өөрийн танд бодол юу байдаг вэ? Хов хүнийхээ хувьд магадгүй яг одоо нөгөө гол асуудал бол нэг оюутлахын гэрээ гэдэг асуудал нэлээд том асуудал болж байгаа тийм ээ. Тэгэхээр миний хувьд яг энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ гэхээр одоо жишээлбэл Солонгос улс байна л да. Яг эхний нэг хөгжлийнхөө 5-аас 10 жилд ч юм уу тийм ээ. 5-10 жил гадны техник, технологи, гадны мэргэжилтнийг авчирж ажилуулад тэрнээс хойшоо болохоор өөртөө ажилласан байх жишээтэй. Ягаад гэх юм бол өөртөө дадлаггүй харин тэдгэр хүмүүсээс дадлага авчаад цэвэр дотоодынхоо ажиллах хүчин, дотоодынхоо техник, технологиор ажиллаж эхэлсэн байхгүй юу. Тэгэхээр миний хувьд бол одоохондоо бол оюутлахыг магадгүй нэвтрүүлээд дэмжих нь бол зөвөө. Харин энэ нь тийм удаан хугацаанд биш 5-аас 10 жил юм уу гадны мэргэжилтэн, гадны боловсон хүчнийг л ажилуулад тэрнээс цаашдаа бол яг дотоодынхоо нөөц бололцоог ашиглаад явах нь илүү зүйтэй гэж үздэг л дээ. Тэгэхээр хийсэн ажлуудаас яг бодит болсон те бид нар яг ийм ажил хийсэн шүү гэд хэлэх гоё нүүр бардан хэлэх ажлууд байвал тэр талаасаа бас залуучуудад урдвал сонирхолтой байна. Ажлуудаасаа дурдах юм бол одоо жишээлбэл манай оюутны холбоо урлагийн наадам тийм ээ хүн хэдийн мэрэгжилтэй чадварлаг нэгэн болоо сурах нь чухал ч гэсэн хажуугаар нь нийгмийн зүйлс байх ёстой байхгүй юу.
байх ёстой сонирхол байд юм уу, хөшөө босоод авьяас байд юм уу те. Тэр тал дээр тодорхой хэмжээгээр анхаарч ажилладаг зүйл бол урлагийн наадам, элсэгчдийн буюу 1-р курсын зориулсан сагсан бөмбөгийн тэмцээн гэх мэт зүйлс байна. Давхар нэмээд дуртахад бол манайх сэтгүүлтэй, оюутны холбооны сэтгүүлтэй удирдалд 2 дугаар гардаг. Оюутны холбооны сэтгүүлтэй яг цэвэр өөртөө бэлтгээд гаргадаг. Тэр сэтгүүлээ 500 төгрөгөөр борлуулад бид нар нэг үлрэлт шүтээсийн нэг оюутанд тэтгэлэг олгодог. Тэр сэтгүүл дээр мөн абсолют сургалтын төвтэй хамтраад абсолют сургалтын төвд сурах эрхийн бичиг өгдөг байхгүй юу? Тэгэхээр нийт мөнгөнд дүн нь бол 800 мянган төгрөгийн мөнгөнд дүнтэй жилд 2 оюутныг бол бид нар тэтгэлэг олгодог. Тэр тэтгэлэг нь мэдээж ойлгомжтой. Зөвхөн оюутны холбооны оюутан гэж хязгаарлагдаггүй. Бүх оюутны дунд нээлттэй арга гэрийн боломж бололцоо, авьяас чадвар, сурах хүсэл эрмэлзэл, нийгмийн итгэх оролцоо бүгдийг нь харгалзаж үзээд тэтгэлэг олгодог байгаа. Өөр улсын оюутны холбоонуудын жишг ямар байд юм бол одоо ямар аргаар, ямар зарчмаар ажилт юм бол тэднийхээ сурах зүйл юу байд юм бол энэ талаар судалсан хүмүүстэй хамтарч ажилласан гэж ярьж ирсэн. Тэр улсуудын жишгээс авах зүйл юу вэ? Сонирхолтой зүйл юу вэ? Таны бодол юу байдаг вэ энэ дээр? Санал солилцоход бол жишээлбэл манайх бол яг сургалтын төлбөрөөс тийм ээ оюутны холбооны үйл ажиллагаанд буюу оюутны үйл ажиллагаанд мөнгө төсвөлж авдаг бол бусад гадаадын сургуулиуд яг сургалтын төлбөрөөс гадна оюутны холбоон оюутнууд одоо ийм мөнгө тушаах ёстой гэсэн зарчимтай байдаг юм байна лээ. Тэгэхээр тэр нь төрийн бас байгууллага нь өөрөө гишүүдээсээ санхүүждэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр оюутны холбооны хувьд бол шүтээсийн оюутан болгон шүтээсийн оюутны холбооны гишүүн гэж явдаг байхгүй юу? Бусад бүх сургуулиуд адилхан. Тэгэхээр нөгөө гадаадын ихтэй сургуулиудын оюутнууд болохоор би энд мөнгө өгсөн, миний мөнгөөр энийг зохиож байгаа юм чинь энийг би өөртөө ашигтай байлгах хэрэгтэй гэж боддог байхгүй юу? Тэгтэл яг одоогийн Монголын нөхцөлд хүмүүсэл шүтээсийн нөхцөлд болохоор оюутны холбооны энэ мөнгийг оюутнууд өөртөө гаргаж байгаа гэдгийг мэддгүү ч юм уу те төсөв мөнгө нь хаанаас яаж гардгийг тодорхой хэмжээгээр мэддгүү ч юм уу тэр талаасаа олж нэг талаасаа хайн ханддаг оролцоо итвэх нь бага байдаг талаас ажиглагддаг. Магадгүй бид нэр яг сургалтын төлбөрөөс гадна оюутан танд зориулсан үйл ажиллагаанд бид нэр ийм мөнгийг зарцуулна гэд авах юм бол оюутнууд би мөнгө өгсөн юм чинь энийг өөртөө ашигтайгаар эргүүлье гэдэг ч юм уу те оролцоо итвэх нь бас нэмэгдэх нэг эерэг нөлөөлөл болж чадах юм болоо гэж боддог л да. Хүн бүрийн хувьд бол цаг төлөвлөлт бол хамгийн чухал байдаг. Тэгээ оюутан бидний хувьд бол хичээлдээ суух мөн ажил хийдэг болол тэрийгэ төлөвлөх, гэр бүлдээ цаг гаргах, хувийн амьдралаа бас цаг гаргах гэх зөндөө олон зүйл байдаг. Таны тухай цаг төлөвлөлтийг хэрхэн төлөвлөж байна? Цаг төлөвлөлт гэх юм бол ер нь нэг тийм урай ч юм уу эсвэл баримтлалыг зарчим гэх юм бол яг залуу байхдаа, оюутан байхдаа бид нар ядарна гэж яад юм бэ л гэж өөрөөсөө асуух ёстой. Тийм цаг гэж ойлгодог. Тэгээд орой болгоно л ер нь маргааш би юу хийх ёстой вэ? Жагсаалтаа гаргадаг. Бүтэн сайн болгонд эх 7 хоногт би юу хийх ёстой юм бэ? Жагсаалтаа гаргадаг. Гэх мэтчлэн тийм ээ. Би бас нэг хэлэх дуртай өгөлтэй. Амжилт бол хамгийн сайн төлөвлөлтийн дагалдах бэлгэн юм а гэж хэлэх дуртай. Тэгэхээр төлөвлөгөө гэдэг бол бүх зүйл ийм их замбраатай хамгийн өндөр үр дүнд хүрэх боломжтой байдаг учраас би бол яг л маргааш юмыг өмнөх өдөр нь тийм ээ. Ерөөсө төлөвлөгөөгүйгээр явна гэж ер нь ховорхондоо нэг гинтийн зайлшгүй шалтгаанаас л төлөвлөгөөгөө явдаг. Тэгээд нөө цагийн 10 хувиар би 10 хувиар цагийн 10 хувиа гэдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр ийм жижигхэн тэмдэглэлийн дэвтэртэй. Тэрэн дээрээ л бүх юма тэмдэглээ. Ер нь ингээ 2-3 тэмдэглэлийн дэвтэртэй. Яг өдрийн тэмдэглэл хүртэл хөдөлдөг. Ягаад гэх юм бол тэрэн дээр би зүгээр л тэрнтэй олцсон, энтэй олцсон гэж бичдэггүй шүү дээ тийм ээ. Тэрэн дээр яад юм гэхээр өнөөдөр нэг ийм юм дээр ингээд алдчихлаа шүү. Би ингэж анхаарах хэрэгтэй юм байна. Маргааш би тиймээс ингэх хэрэгтэй юм, ингэх хэрэгтэй юм гих мэдчихлээ. Бодоод яваадах нэг өөр цаасан дээр болгох хамаагүй өөр байдаг гэдгийг бас бусад залуустай хэлэхэд илүүтэхгүй юм болоо. Саяны ярьж ирсэн ярианы дундаас бол төлөвлөгөөтэй байх бол хамгийн чухал зүйл юм а гэж хэлж ирсэн шүү дээ тийм. Тэгэхээр нууц ишүүл одоо шинэ он гарлаа. Шинэ оны төлөвлөгөө юу вэ? Энэ талаас бидэнтэй хаалцаач. Энэ онд бол би одоо илүү нөгөө харилцаа талаасаа бүр илүү чадваржих ёстой гэсэн зорилго тавьсан байгаа. Тэр утгаараа бол ном уншихыг бол бүр нэлээд өрөөнд тавьчихсан. Яг практик хэрэгтэй л дээ. Гэхдээ онолгүйгээр практик шууд явна гэж байхгүй. Яг л бид нэр их сургууль дээр сурчаад ажил дээр гараад ихэнх зүйлийг сурдагтай адилхан. Их сургууль магадгүй сураагүй байсан бол чи ажил дээр гараад сурч чадахгүй ч байх юм билүү тийм ээ. Тэр онолгүйгээр практик явдаггүйтэй адил. Энэ оныг бол би ер нь ном уншилтын 2013 он гэсэн нэрлээд он гарсан даруйд бараг ойролцоогоор нэг 200 мянган төгрөгийн номыг бол авчихсан. Эхнээс нь уншаал явж байгаа л та.
шинэ оны төлөвлөгөөнд бол зөндөө олон ном багтсан байна гэж хэлж шүү дээ. Тэгэхээр хамгийн сүүлд унсан номнууд болон хамгийн их сэтгэл үлдээсэн ном чи юу вэ? Энэ асуултыг асуух болгонд манай оролцогчид аягүй гоё сэтгэл нь хөдөлдөг байхгүй. Тэгэд би энэ асуултыг асуух гэсэн аягүй дуртай. Тэгэд хамгийн гоё номны сэтгэлийг бидэнтэй овалцчих. Хүн бүрийн онцлоглолдоо нэг ямар ном унших ч юм уу те унших дуртай номныхын чиглэлч байд юм уу янз бүрийн онцлогтой. Миний хувьд бол яг нөө уран зохиолын талаасаа бол хамгийн сэтгэл үлдээж чадсан ном бол Өлсгөлэн тулаан гэдэг ном байгаа. Өлсгөлэн тулаан. Тэрийг бүр магадгүй би баг хүн болгонтой уулзаад номны сэдв рүү оронгуут л ярьдаг. Би энийг бүр уншаад бүр надад үнэхээр таалагдсан. Бүр киног нь үзмээр санагдаад зүүдэлж байгаа. Маргааш нь би киног нь олоод үзсэн гэд ярих дуртай. Зүгээр нь ухаан хүний хөгжил талаас бүр их ном унших дуртай би ер нь. Тэрэн дээр бол нөгөө Дейл Карнегигийн Нөхдөө өөртөө татаж бусдад нөлөөлөх чадвар гэсэн ном. Тэр бол яг хүний ухамсарт маш их зүйлийг өгч чаддаг ном гэж ойлгодог. Тэр бол яг юу гэдэг нь ширээний ном байнга байж идэг. Ерөөсөө л нэг жоохон юм бодох хэрэгтэй ч юм уу те эсвэл төвлөрч өгөхгүй байдаг ч юм уу тэр тохиолдолд би номоо хараад уншаал тэндээс бас нэг жоохон юм ойлгодог ч юм уу ер нь ухамсар гэдэг ойлголтод үнэхээр дуртай учраас ухамсар талаас л тэр ном үнэхээр таалагдсан л гэж хэлэх юм да. Оюутны холбоонд ажилладаг гэхээр ер нь бол оюутны холбооныхоо оюутнуудтай маш олон оюутнууд өдөр болгонд харилцаж байдаг тийм. Тэгэхээр залуучуудын талаар нийгмийнхээ талаар залуу хүний талаар ер нь ямар бодолтой явдаг вэ? Нөгөө амьдралыг төлшиг чи түнлөө яаж харна тэгжил байна гэдэг нь шүү дээ. Яг тэрэн шиг би бол аль болох сайн сайхнаар харахыг хүсдэг. Аль болох болж бүтэж байгаагаар нь харахыг, ярихыг, бодохыг төсөөлдөг хүсдэг. Оюутан насыг хүн бүрл ингээд ажил гарсныхаа дараа ярьдаг шүү дээ. Оюутан байх хэвээр хамгийн гоё, тэр мэдрэмж хамгийн гоё гэж ярьдаг. Тэр оюутан байхын хувьд таны хувьд хамгийн гоё зүйл нь одоо юу вэ? Тэгээд 3 жил сурсны дараагаар ирээдүйдээ өөрийнхөө зан чанартаа авч үдэж чадсан. Тэр зан чанар одоо ингээд эргээд харахад юу бодогдож байна вэ? Би яг энийг бас сургуулийн онцлог дээр л тохируулж яриа л да тийм ээ. Шүтээсээ болохоор нөгөө кредит системтэй учраас ангиар тодорхойлоо явдаггүй. Магадгүй 10 жил бид нэг бие дааж сурах нь юу бол харин шүтээст орсноороо бол хамгийн бүр онцлог сурч чадах зүйл бол бие даах чадварт суралцах боломж болцоо орчин нөхцөл маш өндөр байдаг. Өдөр бүрээр 7 хоног бүрээр сар бүрээр өөрийнхөө ажлыг төлөвлөдөг ийм мундаг залууг маань ирээдүйн хүсэл мөрөөдөл юу вэ? Миний хувьд бол бүр яг хүн маш олон зорилготой байдаг шүү дээ тийм ээ. Нөгөө би гэхэд л одоо юу гэдэг чи өдөр болгон мянган баг ирээдүйн зорилгоо эхлүүлээл өдөрт зарим нэг зорилгоо төгсгөөл явж идэг тийм ээ. Яг тэр шиг хамгийн эцсийн зорилго бол өнөртгөн гэр бүл бүр хөөрхөн хүүхдүүдтэй, эцэг эхтэйгээ, их нэртэйгээ өнөртгөн гэр бүл бол хамгийн эцсийн зорилго. Тэрний наадлын нэг зорилго нь болох юм бол юу тийм баг сургууль яг бүр үнэхээр тийм боловсралтай, соёлтой, чадвартай иргэдийн хүн болох багаасаа хүлэг болох унганаасаа гэдэг шиг тийм баг сургуулийг бүр өндөр түвшинд хэмжээнд сурагчдыг бэлддэг тийм баг сургууль одоо байгуулах мөрөөдөл зорилготой байдیں۔ Ойрын зорилго гэх юм бол би мэрэгчлэрээ бол ямар ч байсан нэг 5-аас 10 жил ажиллаад бас нэг зорьсон зүйлээ хэрэгжүүлээд цаашлаад нэг 15 дахь жилд нь ч юм уу те удирдах албан тушаал удирдлагын байдлаар бодлогын төвшөнд ажиллах байдлаар байх ёстой гэдэг шаардлагыг бол өөртөө тавиад бас тэр хэмжээнд өөрийгөө бэлдээд л одоо явж байна да. Эцсийн мөрөөдөл гэд хэлж байхдаа хамгийн сайхан өнөр гэр бүлтэй болох гэж хэлжсэн. Энэ хүн бүрийн хамгийн гоё мөрөөдөлтэй ингээл хүүхдүүдээ суулгах чаад аав ээжтэйгээ хань ижлтэйгээ суугаад сайхан амьдрах бол хамгийн сайхан. Тэгээ залуу хүний хувьд бол яг энэ гараа маань эхлэх зүйл байдаг. Тэр гэр бүл төлөвлөлтийн хувьд юу гэж боддог вэ? Одоо бол гэр бүл төлөвлөлт хамгийн чухал гэж яригдаг болсон. Залуучууд маань энэ талаар их ярьдаг болсон. Таны тухайд энэ бодлоор төлөвлөгөө гэдэг маань альва үйл ажиллагааг ямар нэгэн саадгүй ч юм уу те эсвэл хамгийн эрэг үр дүнтэй байлгахад л зориулсан зүйл шүү дээ. Яг тэр талаас бол гэр бүл төлөвлөлтийг ер нь бол нэлээд судалсан. Бас ном зохиол уншсан. Тэгээд юу гэдэг чи хүүхдүүдэд гаргахтаа нэг жилийн зайтаа гаргах хэрэгтэй ч гэдэм юм уу те. Тэгээд хамгийн оновчтой гэр бүл төлөвлөлт бол 3-4 хүүхэд гэдэг ч юм уу гих мэтчлэн зүйлэл уншижсэн л да. Тэгээд насны хувьд бол миний хувьд нэг дунджаар 25 орчим наснд л ер нь гэр бүлийн хүнтэй болно гэсэн төлөвлөгөөтэй байдیں۔ Юм болгоно л төлөвлөгөөтэй явах хэрэгтэй тийм ээ. Тэгээд ерөнхийдөө бол нэг тиймэрхүү төлөвлөгөөтэй. Тэгэхээр одоо би яг 20-тай 93 оны 1 сарын тэгээ 20-тай. Тэгэхээр одоо надад ер нь гэр бүлийнхээ хүнийг олоход 5 жил. Тэгээд нөгөө амжилт бол
сайн төлөвлөгөөний бэлэг гэдэг нь шүү дээ, тий. Тэгэхээр миний энэ төлөвлөгөөний хариуд ч гэсэн том бэлэг байна гэдэгт бол өөртөө итгэдэг. Өнөөдрийн маань дугаар зорилгыг эрхэм болгодог нэгэн залуу оролцлаа. Тэгээд хэсэгэн зурж гисэн бидэнтэй үнтэй яриа өрнөө залуучууд маань үнтэй зөвлөгөө өгсөн маш их баярлалаа. Тэгээд залуучуудаа зориулаад нэгэн уриалгыг хэлээд хоёулаа нэвтрүүлгээ хамтдаа төгсгөө. За, амжилт гэдэг нь хизээд төлөвлөлтийн хамгийн том бэлэг байд юм шүү гэд төлөвлөгөөг эрхэм болгоорой залуучууд амжилт хүсье. Монголиа Music Production-аас бэлтгэн хүргэдэг Монгол залуу хүн бүрт зориулсан би залуус нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлэгтэй холбоотой санал хүсэлтээ Facebook-ийн бид залуу саягаар орж ирүүлээрэй. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.